Зинчээ. Өмнө нь чиний нэр төрч алж исэн хэрэг гарч исэн шүү дээ. Чи тэр үед яг ямар арга хэмжээ авч исэн бэ? Би томчуудад хандаж тусламж хүссэн. Нэр хүндийн үнц нь. Нэр хүнд гэдэг нь зөвхөн өнөөдрийн чиний байр суурь биш, ирээдүйн амьдралд шууд нөлөөлдөг. Өнөөдөр сошиал тавьсан зураг, бичлэг, пост, сэтгэгдэл чиний найзууд, багш, таних хүмүүсийн нүдээр чамайг тодорхойлдог. Ирээдүйд чи их сургуульд элсэх, ажилд ороход ажил олгогч эсвэл сургууль чиний захин мөрийг шалгаж магадгүй. Хэрэв буруу ойлголт төрүүлэх мэдээлэл байвал ирээдүйд асуудал болно. Захим орчинд өсвөр насныхны дунд хамгийн түгээмэл тохиолдог нэр хүндэд халдах хэлбэрүүд: гутаан доромжлох, худал мэдээлэл тараах, шоолох, элэг дог хийх, зөвшөөрөлгүй зураг бичлэг нийтлэх, найзын чинь хувийн зураг бичлэгийг асуулгүйгээр тавих, хуурамч хаяг нээх, чиний нэр зураг ашиглан хуурамч аккаунт үүсгэх, хувийн мэдээлэл тараах, хаяг, дугаар, чат байршлыг чиний зөвшөөрлгүйгээр нийтлэх, сайбербуллинг буюу захим дээрлэхэлт, чамайг байнга доош нь хийх, доромжлох, нэр хүндийг чинь гутаах. Уг нь манайх чинь хууль дүрмтэй бас үстэй. Хууль дүрмийнхэн дагуу шийдвэр шийдвэж болохгүй л байсан байх та. Хэрэв өөрөө гомдол гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээж болох юм байлээ л дээ. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеагаас баталсан, хорооноос баталсан хүүхдийн эрхийн конвенцийн 16 дугаар зүйлд хүүхдийн хувийн амьдрал, нэр төр, алдар хүнд халдваршгүй байх бөгөөд төр хүүхдийг хамгаалах үүрэгтэй гэж заасан. Түүнчлэн хүний нэр төр, алдар хүндэд халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүүхдийн зураг бичлэгийг зөвшөөрөлгүй түгээсэн бол торгохоор тус хуульчилсан. Мөн хүүхдийн хамгааллын тухай хууль хүүхдийн нэр төр, алдар хүндийг хамгаалах нь төр, эцэг их асран хамгаалагчийн үүрэг гэж заасан. Хүүхдүүдээ та бүхэн дараах зөвлөмжийг дагаарай. Өөрийн нэр төрөө хамгаалах дадлыг хэвшүүлээрэй. Юу нийтлэхээс өмнө өөрөөсөө асуу. Энэ пост намайг ичээж магадгүй юу? Маргааш эсвэл 5 жилийн дараа энэ зураг бичлэг надад асуудал үүсгэж болох уу? Эерэг мөр үлдээ. Сошиалд хийсэн бичлэг, зураг, коммент бүгд чиний захин мөрийн нэг хэсэг. Ирээдүйн сургууль, ажил олгогч хүртэл харж магадгүй. Бусдын нэр төрийг хүндэтгээрэй. Найзынхаа зураг бичлэгийг зөвшөөрөлгүйгээр нийтэлж болохгүй. Чи дуртай байж болохч нөгөө хүн эвгүй байж болно гэдгийг санаарай. Сайбербуллинг буюу захим дээрлэхэлтэд оролцохгүй. Харин эсэргээр нь зогсож чаддаг байгаарай. Хувийн мэдээлэлээ хамгаалаарай. Гэрийн хаяг, утасны дугаар, хувийн чат, зураг зэрэг эмзэг мэдээлэлээ олон нийтийн постод тавихгүй байгаарай. Нууц үгээ бусдад бөөг. Нэг л удаа найзтай өгсөн нууц өгч нь ирээдүйд чамд асуудал авчрах боломжтой. Хэрэв нэг нь чамаас хувийн зураг бичлэг нэхвэл татгалзах хэрэгтэй гэдгийг санаарай. Эрсдэл тохиолдсон үед авах алхам, баримт хадгал, скриншот, линк хадгал, репорт, блок хий. Хуурамч аккаунт, доромж постыг платформд мэдэгдэж устгуулах. Томчуудад хандах. Багш, эцэг их эсвэл итгэдэг насанд хүрсэн хүндээ хэл. Мэргэжлийн тусламж авах. 108 хүүхдийн тусламжийн утас. Цагдаагийн байгууллагын гибергийн хэрэгтэй тэмцэх нэгжид хандах. E-kids сегмент. Зөвшөөрөлгүй зураг бичлэгийг анонимын байдлаар мэдээлж устгуулах боломжтой. Өөртөө итгэх итгэлээ хамгаалаарай. Хэрэв чиний нэр төрд халтсан бол чи буруугүй. Буруу нь үйлдэл хийсэн хүнийх. Ичиж айж өөрийгөө буруутгахын оронд тусламж хүсэх нь хамгийн зөв алхам. Чи зөвхөн хохирогч биш, өөрийн эрхээ хамгаалж чаддаг иргэн гэдгээ санаарай. Өдөр тутмын жижиг алхмууд. Өдөрт нэг удаа өөрийн постыг хараад энэ миний нэр хүндийг хамгаалах уу, постлох хэрэгтэй юу гэж бодож хэвшээрэй. Найзынхаа зөвшөөрөлгүй зураг бичлэгийг харах үед энийг устгаарай гэж хэлээрэй. Хэн нэгэн чамд доромж үг бичвэл маргалдахын оронд репорт хийх, найзтай ярьж сэтгэлээ тайлаарай.